Та хаашаа анхаарлаа хандуулна, таны анхаарал хаана байна, та юуны талаар бодно. Яг тэр зүйлийгээ өөрлөгөө татдаг, өөрлөгөө биежүүлдэг. Та бидний биеийг тойроод energy field буюу энергийн тойрог байдаг гэ та бүхэн маань бүгдээрээ миний ярьж байхыг зөндөө олон сонсож байсан байх. Энэ энергийн тойрог дотор таны бүх боломжит хувилбар оршиж байгаа. Таны хүсэж байгаа төгс хувилбар оршиж байгаа, баян тансаг амьдралыг эдэлж байгаа тэр хувилбар ч гэсэн бүгд таны энэ энергийн фил дотор оршиж байгаа. За тийм учраас бүгдээрээ энергийн өөрчлөлтийг өөртөө хийх байгаа. Та энэ бүр том мөрөөдөлтэй, бүр том төгс хувилбарт өөрийнхөө жижигхэн зүйлд нь л анхаарлаа хандуулад байна. Энэ жижигхэн зүйлээсээ бага зэрэг анхаарлаа бүгдээрээ энэ жижигхэн зүйлд хэд их анхаарлаа хандуулад байх үед хүн жоохон зөвхөрч эхэлдэг. Бүгдээрэнд нь энэ зөвхрөлт ч юм уу те нэг юмны араас бүр ингээд үхтлээ зүтгэсэн тийм мэдрэмжийг бүгдээрээ ерөөсөө гаргаж болохгүй. Яагаад гэвэл та бол зөвхөн татдаг тэр энерги. За сайн бацгаана манайхаа шинэ бичлэгтэй тавтай морил. Өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ өөрийнхөө төгс хувилбарыг хэрхэн манифест хийх вэ гэдэг талаар суралцгаая. За сургалтын маань өгтөө та нар маань яг өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг бий болгох гээд явж байгаа. Бидэнд магадгүй зөндөө олон асуудал гарч ирж байгаа. Зарим нь би хоолныхоо туршлыг дарж чадахгүй байна. Би өөртөө бууж өгөх гээд байна гэх мэт жишээний. Тэгвэл бүгдээрээ энэ хүнд бэрхшээлтэй янз бүрийн асуудлаа хэрхэн шийдэх вэ? Тэр дундаас тань анхаарч байгаа биежүүлсэн хэлбэр чинь таны одоогийн байгаа байдал чинь. Тэр ихлээд хоолны туршил дээр яри хэрвээ та өдөр шөнөгүй хоолны талаар бодоод нэг хоол идчих та дараагийнхаа хоолыг бодоод ч юм уу би ийм чи мэдмээр байна, тийм чи мэдмээр байна гэж ярьж байх юм бол мэдээж тэр илүүдэл чинь тань руу татагдана. Та өдөр шөнөгүй хоолны талаар бодоод угаасаа бодох тусам угаасаа та идмээр санагдана. Жишээлбэл та өөртөө анхаараач ч юм уу өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг бүтээ эрүүл амьдрыг гэж бодож байх үйл явцдаа эн чинь хэцүү юм байна. Ихэнх үед бид нар юу гэж боддог вэ гэх юм бол миний амьдрал угаасаа л ийм, миний хувь заяа ийм, би энэ биеэр төрсөн ингээл би өөрчлөгдөхгүй энэ амьдралаараа ингээл явах юм байна гэж боддог. Гэхдээ үгүй, хэрвээ би яг тийм бодолтой байсан бол олон жилийн өмнө би яг тийм бодолтой байсан бол одоогийн энэ хувилбарт намайг та нар хизээж олж харахгүй байгаа. Өнөөдөр би та нараар юу хийлэхийг хүсэж байна вэ гэх юм бол өөрийнхөө төгс хувилбарыг бүр томоор мөрөөд. Одоохондоо та нарын анхаарч байгаа зүйл чинь маш жижигхэн байгаа байхгүй юу? Би зүгээр л жингээ хасмаар байна. Би зүгээр л өөрийнхөө арай дээр хувилбарыг бий болгомоор байна гэх мэт жишээний. Тэгээд ийм жижигхэн юм анхаарах үед нөгөө асуудал чинь гарч ирж байгаа. За одоо миний дэглэмж гэж юу байх вэ? За энэ бараг худлаач юм шиг байна гэсэн өөртөө бууж өгөх янз бүрийн мэдрэмж төрж байж магадгүй. Тийм учраас би таныг бүр ингээд томоор мөрөөдөөсэй гэж хүсэж байна. Та яагаад турахыг хүсэж байгаа? Та яагаад гоё биетэй болохыг хүсэж байгаа? Яагаад гэвэл өөрийгөө гоёор мэдрэхийг хүсэж байгаа, өөртөө ихтгэлтэй байхыг хүсэж байгаа, бусад бүгд таны хүндлэхийг хүсэж байгаа. Тийм учраас бүгдээрээ яах вэ гэхээр бүх тэр мэдрэмжийг мэдрээд өөр том мөрөөдлөө бод. Би амьдралд юу бүтээхийг хүсэж байна? Би хүчрэхэг эмэгтэй байхыг хүсэж байна. Би нэг ямар нэгэн тийм том зүйл бүтээхийг хүсэж байна. Өөрийн гэсэн бизнестэй болохыг хүсэж байна ч юм уу те. Юу ч бодож байж болно. Тэгээд зөвхөн тэр зүйл рүүгээ анхаарлаа хандуулах гэж үз. Тэр үед те миний энэ хоолны туршлаа дармаар ийм мэдмээргүй байна гэсэн эдгээр жижигхэн зүйл юу ч биш юм шиг санагдана. Та нар жишээлбэл бодоод үзтээ өөр зөндөө олон хүчрэхэг эмэгтэй хүмүүс, гайхалтай эмэгтэй хүмүүстэй өөрийн гэсэн бизнес зөндөө олон том зүйлд анхаарал явж байхад би энд нэг өчүүхэн жижигхэн зүйлд ингээл яана би юу иднэ, би яаж хоолныхоо туршлыг дарах уу гэд ийм жижигхэн юмд анхаарч байсан байна гэд бодоод үз. Тэгэж бодонгууд таны энэ байгаа энэ жижигхэн асуудлууд юу ч биш юм шиг санагдана. Энэ өөрийнхөө хамаг энерги өрөөд байгаа анхаарлаа хандуулад байгаа жижигхэн энэ
асуудлуудаас анхаарлаа бүгдийг авч хай. За мэдээж те би энэ жижигхэн зүйлүүдээс анхаарлаа аав гэж байгаа нь таныг эрүүл хооллохоо боль, дасгал хөдөлгөөн хийхэд зохисоо, өөртөө анхаарахаа боль гэж байгаа үг биш. Таны тэр төгс хувилбар чинь эдгээр үйлдэлүүдийг маш амархан хийдэг байгаа. Жишээлбэл та нар өөрсдийгөө бодоод үзтээ. Та нар хэр их хугацааг те би энэ хоолныхоо туршлыг дармаар байна, би амттай зүйл идмээр байна, эсвэл те энд хэцүү байна, тэр хэцүү байна гэж гомдлож өнгөрөөсөн бэ. Хэрвээ та нар те эдгээр энэ асуудлуудаа боддог энерги өөр зүйлд зарцуулсан бол та одоо аль хэдийн өөрийн гэсэн бизнесээ бүтээсэн, өөрийн гэсэн тий гоё амьдралыг бүтээсэн, амжилттай, өөртөө итгэлтэй эмэгтэй байж болох байсан. Ахаад тий бид нар зөндөө олон хугацааг иймэрхүү зүйлс энерги урсгаж, зарцуулж ерөөсөө болохгүй. Ягаад гэвэл та бидний энерги хязгаартай. Та энэ энерги өөр зүйлд зарцуулах хэрэгтэй. Өөрийнхөө мөрөөдлийн амьдралыг бий болгохын төлөө. За одоо бүгдээрээ харин manifestation методд оръё. Өнөөдөр би таныг өөрийн хүссэн амьдралаа одоо бийжүүлэх 5 үгэн дээр өөрийгөө анхаараасай гэж хүсэж байна. Таны одоо мөрөөдлийг чинь бий болгохыг хүсэж байгаа юу байна те? Магадгүй гой бий байж болно гэхэд одоо Г үсэг, маш их баялагийг бүтээмээр байвал Б үсэг, өөртөө итгэлтэй баймаар байвал Ö үсэг гэх ч юм уу, эдгээр үсгүүдээ зүгээр цаасан дээр ч юм уу биччих. За эсвэл 1-2 үсэг байсан ч хамаагүй. Миний хувьд одоо юун дээр анхаарч байгаа вэ гэх юм бол би вебсайт, тэгээд woman буюу эмэгтэй хүнд би маш их туслахыг хүсэж байгаа, эмэгтэй хүмүүсийг дэмжихийг хүсэж байгаа. Тэгээ бас миний вебсайт дараа дамжуулаад өөрийнхөө бүх юм хийхийг хүсэж байгаа учраас би W гэсэн одоо үсгэн дээр миний хамаг анхаарал явж байгаа гэсэн үг. Тийм учраас би гадуур явж байгаа ч юм уу, ном уншихтаа ч юм уу хэрвээ W гэсэн үсгийг харах болгондоо өөрийнхөө мөрөөдөл, өөрийнхөө зорилгыг бодно гэсэн үг. Би аль болох өөрийнхөө бодол, энерги бүх зүйлээ өөрийнхөө мөрөөдөл рүү чиглүүлж байна гэсэн үг. Тэгээд би та нарт өмнө нь хэлсэн хаашаа анхаарал энерги хандуулна яг тэр зүйлийг өөрлөгөө татдаг байгаа. Нэгдүгээр гэх юм бол би энергийн өөрчлөлт хийж байна. Эдгээр зүйлийг өөрлөгөө татаж байна. Тэгээ би надад ингээд W гэсэн үсэг байнга миний мөрөөдлийг сануулах үед би хэцүү зүйл дээр анхаарч чадахгүй. Ягаад гэвэл миний нүдэн дотор миний мөрөөдөл тэр чигээрээ харагдаж байгаа учраас би яг өөрийн хийх ёстой зүйлдээ л анхаарна гэсэн үг. Угаасаа надад одоо бууж өгөх замч байхгүй. Жишээлбэл та нар намайг бодоод үзтээ. Би ерөөсөө тийм жижигхэн юмд ерөөсөө зорилгоо тавиагүй. Би бүр гоё биетэй болмоор байна. Би бүр гоё ярьстай болмоор байна. Ч юм уу нэг тийм жижигхэн юмд анхаарлаа хандуулаагүй. Миний мөрөөдөлтэй миний анхаарлаа хандуулж байгаа зүйл бүр том. Гэхдээ энэ нь би өөртөө анхаарахаа болно гэсэн үг биш. Миний тэр бүр том мөрөөдлийг биелүүлсэн миний төгс хувилбарт аминаад угаасаа бүгд байгаа. Хүссэн хүсээгүй тэр хүнд гоё биеийн байгаа, гоё арьсан байгаа. Ягаад гэвэл энэ нь тэр том мөрөөдлийнх нь жижигхэн нэг хэсэг нь учраас. Тийм учраас би тань дахиад сануулъя. Түүнээс гадна би дараагийн нэг өөртөө бууж өгөхгүй байх аргыг та бүхэндээ хуваалцъя. Энэ нь болохоор do by pleasure, not by pressure. За энэ нь юу гэж байна вэ гэх юм бол ямар нэг зүйлийг do by pleasure буюу өөрийн гоё дур хүслээрээ тэгж хий. Pressure гэдэг нь юу хэлж байгаа вэ гэх юм бол тэг ямар нэгэн дарамт шахалт тийм хэцүүгээр бодож ерөөсөө битгий хий. За жишээлбэл энэ эрүүл хооллох чи амар хэцүү юм байна. Эрүүл хоолны шинжилгээ ухаан чи ядаргаатай юм байна. Би бие хөдөлмөөргүй байна гэж юм уу. Дандаа хэцүү зүйл рүү анхаарад ийм дарамт шахалттай хийгээд байх юм бол та угаасаа өөрийгөө гоёор мэдрэхгүй, тэгээ угаасаа өөртөө бууж өгөх нь тодорхой. Do by pleasure гэдэг нь би өөртөө анхаарч чадчихин. Энэ амттай янз бүрийн юм идэхгүй ч юм уу те энэ боловсруулсан хүнс идэхгүй байх чинь ямар хэцүү юм бэ. Гэхдээ би өөртөө ингээд зарчимж байгаад би хийж чадчихин гэж боддоо гэд нэг тийм сэтгэлгээгээр хандах хэрэгтэй.
Би энэ эрүүл хоолыг зөвхөн турах гэж идээгүй, би жингээ аях гэж идээгүй. Энэ нь миний биед тэр чигээр нь тусалж байгаа. Би гоё арьсаа гоё болгож байгаа, өөрийнхөө биеийг хайрлаж байна. Миний арьс үстэй ингээд тэр чигээрээ гэрэлтэх болно. Дасгал хөдөлгөөн хийхэд ч гэсэн те би бол өөртөө анхаардаг эмэгтэй. Миний би өдөр ирэх тусам гоё болно гэд ийм сэтгэлгээгээр юмаа хий. Одоо бүх юмаа бодох хэрэгтэй. So do everything by pleasure. Энийг юун дээр ч ботсон болно. Та нар жишээлбэл бодоод үзтээ. Би үнэхээр хүнд туслах дуртай эмэгтэй хүмүүсийн амьдралыг өөрчлөхийг хүсэж байна. Гэхдээ зарим нэгэн шахалт ч гэсэн байдаг байгаа. Би энийг edit хийх ёстой. Яна би record хийх ёстой. Текстээ ингэх ёстой гэдээ өөр зөндөө ажлууд байгаа. Гэхдээ би тэр хэцүү зүйлдээ анхаарал рекорд хийн тэгнэ гэдэг юм бол би хизээч ямар нэгэн зүйлийг өөрөөсөө гаргаж чадахгүй, бүтээж чадахгүй. Гэхдээ би арай өөр сэтгэлгээгээр бодоод за энэ нь хэцүү ч гэсэн энэ нь нэг үйл явцсан юм аа. Би энэнгээрээ дамжуулаад зөндөө эмэгтэй хүмүүст тусалж чадна. Өөр нэг эмэгтэй амьдралыг өөрчилж чадна гэж бодох үед I'm just doing it by pleasure. Тийм учраас яг одоо өөрийнхөө сэтгэлгээг та бүхэн маань ингэж өөрчлөх гээд үзээрэй. Тэгээ дараагийн контентнууд маань орж ирж эхэлж байна. Бүгдээрээ одоо эрүүл хоолтны дэглэмдээр явж байгаа. Хэдхэн өдрийн дараа явах дэглэм маань жоохон хатуу стрикт яг дагах дэглэм орж ирж байгаа. Тийм учраас ялангуяа энэ сэтгэлгээг бид нар биежүүлэх нь маш их чухал. Тийм учраас одоо танд өөртөө бууж өгөх ямар ч шалтгаан байхгүй. За тэгээд өнөөдрийн сорилт маань та өөрийн татахыг хүсэж байгаа мөрөөдлийн үгсээ бичээд тэр үгсээ биежүүлэх том зүйл рүү анхаарлаа хандуул, том зүйлийг мөрөөд. Тэр үед энэ жижигхэн та нар энэ гомдлоод байгаа асуудал чинь it's like nothing. Энийг бүр та нар жижигхэн зүйлээр хандилж чадна гэдэгт би итгэлтэй байна. Дараагийн сорилтоор дахиад уулзтлаа. Түр баяртай. I just ignored all the signs. I should take care of myself. I probably shouldn't reply. But honestly,